За намайг Уртнасангийн уран чимэг гэдгээ хувьсал продакшнд ажилладаг жүжигчний мэргэжилтэй. Жүжигчний ажил хийгээд ерөнхийдөө 30 гаруй жил болж байна доо. За хувь заяа кинонд ажиллахад миний бодлоор бол хамгийн хэцүү хэсэг юу байсан бэ гэхлээр тэр Монгол гэр дотор 360 гараас эргэлддэг одоо one shot буюу master shot байсан. Яагаад гэхээр нөгөө тухайн зураглаачийн ур чадвар, жүжигчний ур чадвар хоёр нөгөө чанарын түвшинд яг ингээд зэрэгцэж яг тухайн одоо тодорхой хэмжээсэнд явагдах хэрэгтэй байсан учраас тэрэн дээр бол одоо ямар ч алдах ирэхгүй гэж бодохоор ер нь бол надад хэцүү санагдчихсан. Ер нь кино маань айгүй хүнд нөхцөл зураг авалт явагдсан. Яагаад гэвэл мэдээж нэмэх 38 градуст байнгын бүтэн 2 сар дээрээс нь зураг авалт дандаа элсэн шуурганд, халуун наранд ингэж хүнд нөхцөлд авагдсан болохоор ер нь нэг илүү дутуу юу гэдгийг илүү хөгжилтөө тийм явдал гэхээс илүү надад айгүй тийм хүндлэмээр, тийм дурсамжтай одоо сэтгэл нутгийн ард түмэн байсан. Яагаад гэвэл манай кино группын нутгийн ард түмэн бол маш ихээр тусалж ирсэн. Өмнөд аймгийн одоо тамгийн газар маш их тусалж ирсэн. Тухайн одоо Хөрмөн сумын Жанжинбагийн ард иргэд бол үнэхээр их тусалж ирсэн. Тэр нутгийн хүмүүсийн сайхан сэтгэл бол манай кино группийн одоо сэтгэлийг үнэхээр хөдөлгөж ирсэн. Мэдээж тэр бол миний хувьд бол үнэхээр сайхан байсан. Нэгдүгээрт манай кино үнэхээр мэргэжлийн төвшөнд болсон гэж бодож байгаа. Хоёрдугаарт үнэхээр чадварлаг хамт олонтой бид нар ажилласан. Гуравдугаарт би хувь заяа охины гол дүр тоглосон охиныг хэлмээр байна. Тэр охин бол үнэхээр супер чадвартай байж чадсан. Ээжээ чи энд юу хийж байгаа? Хэн чамайг иргэсэн? Би таны захааг авсан юм аа. Эцэгчээ яасан? Би ямар чамтай уулзсан гэсэн юм шиг. Дахиж над дээр ирээд үзээрэй. Одоо яв. Аав надад таныг өгсөн гэж хэлсэн. Гэхдээ миний аав биш. Та өгсөн бол арай дээр яваач. Хувь заяа уран сайхны киног зөвхөн Вүү Синемагийн Монгол кино цэснээс хүлээн авч үзээрэй.